Хүнс хөдөөж авах хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны АДРА 131-р тушаалаар хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлтөд зээл олгох, сонгож шалгаруулах, иргэн төлөөлөх, хяналт тавих журмын дагуу 2022 оны 5 дугаар сарын 30-наас тус оны 4 дугаар сарын 21-ний хугацаанд хоршоог хөгжүүлэх сангийн төслийг зарлаж, энэ хугацаанд 2 хоршоо, 6 жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээс нийт 8 төсөл хүлээн авч хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны хурлыг иргэдэд нээлттэй зохион байгуулсан байна. Олгох, сонгон шалгаруулах, иргэн төлөх, хяналт тавих журмын дагуу Баян өндөр сумаас хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн материал авах хугацааг 2022 оны 5 дугаар сарын 30-наас 4 дугаар сарын 21-ний хугацаанд зарлаж, 2 хоршоо, 6 жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч материалаа ирүүлсэн. За улмаар 4 дугаар сарын 30-ны өдөр төсөл сонгон шалгаруулах хорооны хурлыг иргэдэд нээлттэй зохион байгуулж, сонгон шалгаруулалтаар Сүмийн Нуг хоршоо, Ихар ХХК, City Blessing ХХК, Сарнайн хүрээлэн хязгаарлалтын хариуцлагатай компани, Булган Инкам хязгаарлалтын хариуцлагатай компани, Чамин үзэг хязгаарлалтын хариуцлагатай компани нарт одоо 1 хоршоо 5 ХХК-д 230 сая төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай 3% олгох шийдвэр гаргаад байна. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хурал Сумын Нуг, Гойтамир хоршооноос гадна их ар Сарнайн хүрээлэн, Булган Инкам, Чамин үзэг зэрэг компани шалгаруулалтанд орж жилийн 3% хүүтэй 60 сарын хугацаантай 5 саяас дээш төгрөгийн зээлийг авсан байна.